Ус хамгаална гэдэг бол зөвхөн одоо нутгийнхаа ус биш, улсынхаа ус биш, энэ хүн төрөлхтний усыг бас хамгаалж гин гэсэн үг учраас энэ бол дэлхийн нийтийн хүн төрөлхтний асуудал юм аа. Ус хамгаалах, байгаль хамгаалах, мэдлэг, мэдрэмж, ийм сэтгэлийг одоо хүүхдүүдэд суулгах ёстой. Мексикийн нийслэл Мехико хот 10-20 жилийн дараа усгүй болохын гинлээ. Тэр хот бас ингээд норж унах гээд байгаа юм гинлээ. Юу гэхээр нөгөө тэр хотын доор байдаг гүний ус нь дуусна. Тэгэхээр гүний ус дуусчихаар нөгөө газар нь доошоогоо ингээд сууж байгаа юм байна лээ. Тэгээ суухаар нөгөө дээр нь байгаа өндөр барилганууд ингээд хазаах юм уу ийм янз бүрийн байдалд ороод Мексико хот сүрэх байдалд орж байгаа гэсэн. Энэ зөвхөн усаа буруу хэрэглэснээс болж байгаа байхгүй юу? Тийм учраас усны талаар тийм нэгдсэн бодлого, үйл ажиллагааг явуулах нэн шаардлагатай байна л да. Тэгээ бид нар бол ингээд ус хамгаалах талаар айгүй бага ярьж байна. Булгийнхаа ундрагыг хамгаалах юм үйл ажиллагаа орон даяар явагдахгүй байна. Тийм урайлах, санаачлах, дөрвтэй юм ерөөсө хийгдэж харагдахгүй хийл 200-300 булаг шанд ширгэлээ гэдэг ийм статистик тоол араас нь гардаг. Тэгээд нөгөө нэргсэн хойны хашгирав гэдэг шиг ийм юм болоод байна. Мөнгөний төлөө, алтны төлөө юу ч хийхээс буцхаа байсан уул уурхайн компаниуд, хувь хүмүүс бас компаниуд байна те. Эднэртэй бол бас хатуу тэмцэх хэрэгтэй болов уу гэж би бодож байна. Тэнд байгаа одоо ургамал бүх зүйл түүгээр нь тэжээгдэж байна. Тийм учраас голын усыг маш ихээр одоо монголчууд ингэж бохирдуулж харагдаж байгаа нь 21-р зууны монголчуудад эмгэнэлтэй явдал юм байгаа юм л да. Хүмүүсийнхээ ухамсар мэдлэгт усаа хайрладаг болгож хүмүүжүүлэх ийм л арга хэмжээнүүдийг авмаар байна да. Байгаль энэ тэргуунд цэнхэр алт усаа хайрлаа.